Би яг одоо онгоцны буудлын дээр ирсэн байна. Өнөөдөр өмнө нь хийж байгаагүй бичлэг хий гэж бодсон. Онгоцны хоолнд оноо өгдөг бичлэг хийнэ. Та нар сайн уу? Би сайн. Онгоцны хамгийн ихний уух зүйл юу уух уу гэхээр оранж жуус загчглаа. Бүх юмдаа оноо өгнө. Энэ болохоор зүгээр ундаа байна. Яг оранжны цэвэр шүүс бол биш л байна. Хамгийн ихэнд ийм зүйл ирлээ. Дээдлийн загас нь бол гоё байна. Талах нь бол аюу муухай байна. Би тийм хатуу багет төрлийн талах төсөөлж өсөө. Тэгтэл зөөлөн байна. Өөрөөсөө шаарч болохгүй. Дээрээ хошигтай доотлох нь одоо яг юу ч юм дээ мэдгүй байна. Энэ маш сонирхолтой амттай юм байна. Дарваас 6 оноо өглөө. Сайн надаас асуугаад өхрийн махтай хоол идэггүй, дахианы махтай хоол идэггүй гэхээр нь би хуушур цагчихлаа. Хуушур авчихлаа. Анх удаа агаар дээр хоолнд оноо өгч үзээд байгаа юм шүү бараг. Хуушурны өнгө чимгэлт бол их аятайхан харагдаж байна. Бидэнд бас ийм салаад байна. Өхрийн мах юм шиг байна. Яг халуунаараа байгаа таалагдлаа. Би энэ хуушураа кетчуптэй хольж идмээр байгаа байхгүй. Би гэрээсээ өөрөө ийм кетчупыг аваад ирсэн. Гэрээсээ кетчуп аваад ирсэн их болжээ. Кетчуп чарав шимаа срачи. Хуушур бол мах ихтэй. Онгоцонд микрофоноо ингэж бүр тулсан амандаа ойртуулж ижил миний яриа сонсогдож байгаа бах. Дахиад нэг хуушур иччихье. Аялалд явах гэж байгаа бол иймэрхүү жижигхэн кетчуп аваа явуучвал их зүгээр үү. Онгоцны хоол ер нь бол маш тийм дотор муухай оргуулахгүй байх талаас нь анхаардаг хит хурцш хинтгүүч хоол хийдэг байхгүй юу. Онгоцны хуушуранд 10-аас 8. Салаатын намсаатын гадна талаар нь луу юм шиг байна. Дээр чиз. Салаатанд 10-аас тэр цэрэг нь хараарай. 6. Жимс, шугар, мелон. Ер нь бол давгүй шүү. Гэхдээ надад десертэнд нь жимс байсан таалагдсангүй. Гэхдээ зүгээрээ би мэдээд өөртөө гоё цэлцгэнээр авчихсан. Энийгээ десерт болгоод идчихье. Юхүрээ надад халбах байхгүй юм байна. Энэ дотроо бэдэг юм байна. Окей, болж шүү. Дотроо бүр 2 халбахтай юм бэ. Би тэгтээ онгоцны хоолнд нэг найддаггүй л дээ. Тэгээ би өөрөө энийгээ мэдээд аваад ирсэн байхгүй. Цэлцгэнээр идээгүү аваа. Удсан байх шүү. Ямар гоё нэрчж байна. Дотроо ийм нэг дөрвөлжин хатуу жели гэх юм уу? Тийм юм байна. Монголоос цэлцгэнээр аваад гарсан нь болжээ. 90 калори юм байна. Сансныг бодоход гайгүй шүү. Манготыг нь хадгалж байгаад иднэ. Одоо энийг нөлөг гусаадах. Зя саяныхаа онгоцноос буучглаа. Одоо дараагийнхаа онгоц руу явж онгоцны хоолой гисгэ. Зя дараагийнхаа хоол идэх онгоцондоо за хоол идэх нь цааш юм дээ. Онгоцондоо ямартай суучлаа. Тэгээд энэ болохоор orange juice. Тэгээд 2 жуус санал болгосон. Энэ нь болохоор улаан лолтой алимтай жуус. Би угаасаа энэ orange juice-ыг мэдээж уун. За тэгээд энэ онгоцны хоол ямар байх нь бөөнөрөө харцгаая. Йоо миний хөл маань бүр амар идэх. Энэ онгоцны буудлын бүр амар том онгоцны буудлын. Би бүр 2-3 автуусан ингээ сууд таарч юмс ёо хөл ядарч өглөө. Нөгөө юунд суусан баха. Метро шиг юм аманд суугаад ачаа мачаага дахиж аваад дахиж өгөөд үнэхээр чанга байлаа. Ийм том онгоцны буудлын чинь амар их очор дараалал амар их. Тэгэл очрсоор байгаа ч үе онгоцонд орж ич суулаа. За одоо энэ онгоцонд надад ямар хоол өгөөсэй гэж би хүсэж байгаа вэ гэхээр спагетти. Эсвэл би зөв бэлэн гой мэдмэр байна. За би энэ хавирхаа янзлаа. Уух юмд нь юу авах вэ? Кофе мофи бол үнэхээр худаа. За би бол угаасаа гомонтой энэ өхрийн махтай нэг энийг нь авчээ гэж бодчихэ. За гараа сайхан арчаад өгнө. Би онгоцонд унтаад нүд маань нул нуух.
Сая намайг стейк идэх үү гэлээ би идэхгүй л гэлээ. Би гойм идмээр байна. Ерөөсөө л мэдгүй зүгээр л ямар нэгэн гоймтой л юм идмээр байна. Тэгээ гадаадад дата аюу асуудалгүй ажиллах шиг сайхан юм байна. Онгоц хөөрөхөр болоогүй юм шиг байна. Тэр бол сайхан утсаа оролдоод Instagram ухна. TikTok руу орё гэсэн чи би TikTok-гүй л дээ. Салаадных өрмөц харагдаж байна. Гэтэ түүхий салмон байна би идэж чаддаггүй. Гэхдээ зүгээрээ би зүтгүүлээд иднэ. Энэ болохоор яг миний идмээр байсан гойм байна. Үхрийн махтай. Тэгээд энд болохоор жимс. Энд десерт бялуу байна. Энэ болохоор зүгээр хоосон шүл юм шиг байна. Яа хоолой эцгээ. Гойм аюу гойм бүтэн. Ясны шүл нь маш гоё. Ясны шүлтэй амттай. Үхрийн махны амттай. Үхрийн мах. Ямар зүйл юм бэ? Энэ хоолнд би 10-аас 9 хоног л шүл өндөр гоё. Амар удаан буслахсан үхрийн мах байна. Жижигч шаардлага алга. Одоо энийг амсаад үзье. Би бас түүхий загс идэж чаддгүй дээ. Ямар гоё зөөлхөн маш гоё амттай юм бэ. Энэ болохоор би мэдгүй намсаад байгаа. Зүр ясны шүл байна. Энэ 10-аас 10 өглөө. Аспарагус. Надад энэ таалагдсан болохоор би дахиад идлээ. Дэндүү зөөлхөн байна. Түүхий загас идсэн болохоор энэ лимоныг саяны идсэн загсад би 10-аас 10 хоног өгнө. Би ерөөсөө түүхийн загас бас шууд идэж чаддаггүй. Ингээд таалмаад энэ хайчдаг хүмүүс ч надад үнэхээр гоё таалагдлаа. Жимсээд идэ. Жохон хэрчээд удсан жимсний эдгэд онцгой байдаг шүү дээ. Энэ болохоор шинхэн зүссэн жимс аюу тийм жүүслэг байна. Чиний төлөө энэ зүгээр ус биш. Коконаттай ус. Муухай нэ. Яг содтой ус шүү. Би яг юм захиална гэж бодож байна. Надад энэ онгоцны хоол үнэхээр таалагдлаа. Манго пудинг. Энэ ингээд задлангууд шүүс мүүс ингээ асгараад байхгүй. Гоё юм байна. Энэ цэцгнүүрийг та нар бүгдээ л мэдэх бах Монголд зардаг шүү дээ. Би онгоцон сухаас өмнө онгоцны буудлын сэв ураад энийг худалдаад авсан байхгүй юу? Би жоох өөдөд байгаа байхгүй. Цэцгнүүрээ ингээ доош нь харуулад ваа. Тэгээд дээрээс нь жимс тавиа. Жирийн нэгэн аяхтай цэцгнүүрийг ийм гоё десерт болгоод идчихэж бас болох нэ. Онгоцон кокон пудинг цэцгнүүрийг өгдөг бол ямар гоё вэ те. Аяхтай халбахтай. Тэгээ кокс жимсний хэрчмэлтэй болохоор бас зугаатай. Монголын зах зээл дээр Өвжи Family компани 15 жил тасралтгүй Монгол улсад аль биесны эрхтэйгээр одоо ингээ худалдаалагдаж байгаа юм бүтээгдэхүүн байгаа. Хэрвээ энэ бичлэгийг үзээд цэцгнүүр идмээр санагдчих байх юм бол та нар CU-гээс авах боломжтой, гэрийнхээ ойрхон бүх дэлгүүрүүдээс л юу авах боломжтой. Өөрийнхөө хийсэн цэцгнүүр десертэндээ 10-аас за арайч 10 хоног гэхгүй. 9.9 хоног ч ёо. Онгоц надаа ийм десерт өгсөн. Энийг амсаа. Тэг миний хийсэн десертийг юу гэж гүйцэх вэ? Энэ чиз крем юм шиг байна. Окей. Энэ кофетэй юм байна. No. Кофет болохоор энэ 10-аас 3 хоног өглөө талагцсангүй. Чиний коконат бас мох юм байна. Энийг өргөжлүүлээд би идлээ. 10-аас 10 ерөөсөө энэ бол тэр бол 10-аас 3. Тэр коконат дус бол 10-аас 1 муухай. За 6 бараг 7 өдрийн дараа бичлэгээ дахин асааж байна.
Тэгээ би одоо онгоцны буудлын дээр ирчихсэн дараагийнхаа нислэгийг үлээгээд байж байна. Тэгээд би нөө бичгэн дээр хэлэх марцсан байлаа. Онгоцны хоол өөр болохоор айгүй сонирхолтой. Надад ч гэсэндээ маш сонирхолтойгоо бичлэгээ хийхэд ингээ бичлэгээ хасаахад тэгээ өнөөдрийн миний нисэх онгоц яг энэ арт байгаа онгоцнуудын айл нэг нь. Тэгээд би нисхийн өмнө алин бас нэг юм сэндвич авчихсан. Сэндвич нэр идэ. Тэгээд байж энэ. Тэгээ одоо онгоцондоо ороод уулзцгаая. Өглөө өлөн дээрээ ядч нэг алим ч юм уу, ямар нэг өндөгтэй ч юм уу, тийм юм идүүл их зүгээр байдаг юм шүү байгаа. Манайхаа би ер нь өлөн дээрээ юу ч хамаагүй иддэг л дээ. Гэхдээ танаа бити тэгэрээ. Намын нэрний комментэн дээр тэгсэн байсан. Шүдний аппараттай яаж юм хатуу алим энтер идээд идэг байна. Би л шүдний аппарат зүүж явахдаа юм алим энтер байтугай махч олигтойж ажиллаж чаддгүй байсан энтер. Зөөлөн мах. Тэг хүүний шүдний бүтцээ өөр ах. Тэг хүүний ингээд юм хаацхад өвдөлтөөс өөр байх. Надад л гайгүй л байгаа гэдэг шүү дээ. Тэгээд ингээ бодоод хатуу юм идээдсэн чинь зөөлх юм идмэр санагчлаа. Зэлцгнөр нэг нэр нь юу лээ? Кокон гэсэн нөгөө дотроо нөгөө нэг юм гоё дөрвөлж цэцгнүр яг тэр нь гоё яагаад гэдэм аа. Тэрийг л идмээр аамда. За хамгийн ихэнд гараа харчих алчуур ирнэ. Тэгээ гараа харчаад өгнөө. Би сая нисэх буудлын амар үнэртэй савангаар гараа угаацсан байхгүй юу. Тэгээд би ингээл нүүрлүгээ гараа ойртолох болгон тэр нэг амар савангийн хурцуунаар надаас ингээ үнэртэй. Тэгээд би ашгүй алчуур ирээсэ гэж хүсэж байсан чи ирчихлээ. Том болчвол ингээд онгоцонд вино захиалж уумаар байгаа байхгүй юу. Данч би жоохон болохоор ийм ус сал авсан. Чиний төлөө. Зя өнсөд шүү. Ямар удаан юм бэ хоол. Нисээд бараг 40 минут болчлоо. Тэгж жагаад би энэ уснаас өөр юм уусангүй. Жоохон энэ онгоцны сервис айгу муу юм уу? Тэгэж дүгнжиш. Миний ард хажууд сууж байгаа бүх хүмүүс гадаад хүмүүс болохоор царайгийн сүртэй нуусангүй. Хоол маань хүрээд ирчихлээ. Энэ ногоон өнгөтэй нь юу гэдэг юм бэ өстө мэдэхгүй байна. Би энэ чихэрлэг төмөс загсан sweet potatoes. Тэгээд нэг бантан шиг зүйл байна. Будааны цутан гэх юм уу? Жимс яа сүүз мэдэг утсан байна. За ингээд мөөхтэй ямар нэг юм. Тэгээд энэ өндөг амар муухай давстай би бүр мэдээд байна. Бүр ванга шиг хэлээ заяа би. Сайхан хооллоор дагаарт хэддэг удаагаач хоол идээд аамдаа бичлэг хийж байгаа нь бол одоогоор 3 дахь нь гэх юм уу. Тэнгэр дээр хоол идэх сайхан шүү. Тэнгэр дээгүүр нэлтэйснэ. За би эхлээд жимсийн идмээр байна. Жимс. Бас үзэн. Дотроо үртэй ус үзэн байна. Тэгвэл маш амтгүй байна. Orange гоё байна. Melon. Бүржимс. Бүр идмэр санагдаад байсан. Энэ онгоцонд айгүй эрүүл хооллоод байна уу юу? Мөөхтэй ямар нэгэн мандуу тэм зүйл. Энэ бол үнэхээр таалагдж байна. Зөгцөж. За энэнд нэр өгөх юм бол ер нь бол холимог хураг гэх юм уу монголоор ямар нэгэн бууз байна. Сам хорхоотой бууз гэхдээ буузны гурил нь будааны гурилаар хийсэн бууз байна. Кетчуп байсан бол аллаа. Би тэр буулалд орчихсон хэлээ. Чихэрлэг төмөс миний дуртай зүйлсийн нэг байна. Чихэрлэг төмсөнд донцсон аим гоё. Гараж өглөө. Ямар эвгүй юм бэ? Энэ их ч намайг бүр цаартал ширтээд идэг над. Энэ сонин ногоон өнгөтэй зүйлийг амсаж үзье. Юу мэдгүй.
Ойлгочлоо. Ямар хөө амттай зүйл гэдгийг. Дотроо red bean-тэй манту. Гоё доторхон гоё амттай. За энэ яг гадна талаас маш том сүүлний өөх шиг харагдаж байна. За бараг л өөх шиг юм байна. Гэхдээ өөх биш. Тэгтээ өөх шиг энд арвал тэг ер нь энэ онгоцны хоолноос надад жимсэн. Тэгээд энэ ногоон мөөхтэй ийм зүйл таалагдлаа. Тэгтээ болоог байна. Будааны зутан байна. Энийг амсаж үзье. Зармаг идмээр байна. Яг ийм зармаг. Биний Монголд очиж чингээд нь. Над юу нийтэх юм амар их байна. Чихэрлэг томсоо идээд. Өндөг уул нь гоё харагчин. Гэхдээ энэ маш давстай. Ингээд цуун чансан өндөг шиг муухай. За хамсаад үзье. За энэ хоолнд нийтд нь оноо өгөх юм бол 10-аас 6 оноо. Ер нь дундаж л байлаа. За одоо ингэж яхаа гівтээ унтаад өгье. Унтаад өгнө гэсэн чи би амар сайн нойртой байгаад байгаа байхгүй хамгийн амар нь. Би нэлээ унтаж унтчихагаад онгоцонд орж ирсэн болохоор онгоцонд одоогоор бол унтах ямар ч хүсэл алга. Юм үзт юм уу? Нэг кино байгаа. Гэтэ миний сонирхлын нэг татхгүй юм би жоо өөдсөн. Уул нь эхний ангууд 8 гоё байсан. Тэгээ сүүл рүү жоохон яарцахгүй. Гэтэ яг тэрийг л үзье дөө. Даа. Бай. Яа Монголынхон онгоцонд суух гэж байна. Очтой байна. За онгоц хөдлөх гэж байна. Онгоцонд хамгийн ихний усан бол оранж жуус. За би бол одоо ингээд сайн бүсэрсэн явж байна. Тэг одоо онгоц хөдлөх гэж байна. Одоохондоо онгоц газарт байна. Тэнгэрт гарахаар нь бид бүгдээрээ хоол идэх болно. Энэ онгоцны хоол нь хурж ирсэн байна. Цэрэн би мах авсан. Махул ялцал болсон байна. Энэ яг стейк шиг харагдаж байгаа юм нээсэ. Зүгээр гоё. Бүхний махтай хууч шиг бараг л. Би бол яг энэ суудлын урдлын суудлын сууж ирсэн байхгүй. Тэгээд би нэг бичлэгийн амир нэг тухгүй ингээ хийгээд чинь яатай ажиллаж байна намайг. Энэ хойно суугач бичлэгээ хийх юм уу гэсэн. Тэгээд баярлаа. Энэ их гоё харагдаад байна. Идэж үзээгүй зүйл байна. Идэж үздэг. Дээдлэх нь усан үзэм. Доотлох нь ямар нэгэн сайхан амттай бяцлаг байна. Тэг хошигтай. Нэг гоё харагдаж байна. Бэтал айгүй хийм чиз идсэн. Би бол дэглэмтэй байгаа шүү дээ. Гэхдээ яг бай. Эцэж. Энэ бох дээрээ ямар нэг байцаа юм шиг байна. Яг нэг цагаан сарын өвчүүний мах шиг л байна. Энэ угаасаа яг өвчүүний мах юм шүү. Аваа зөөлхөн читар ах шиг байна. Энийг яг юу гэдэг юм зорьсон байна. Энэ нь давс, энэ нь перц. Тэсээ би хоёулыг нь ашиглахгүй. За сүүлийн сэрэг сүүлийн мах. За би хоолоо идээд дуусчлаа. Хажуугаар ингээд бичлэг хийгээд ингээд би ийм жижигхэн зайд одоо ингээд жишээл энэ том камер ингээд багтааж яг өнцгөө олж тавьж байгаа байхгүй нэгдүгээр. За ямар ч тач хоёрдугаарт баах юм ярих гэж байгаа боллоо. Тэгээд энэ хоолнд хамгийн сүүлийн явуулсан дэж байгаа энэ хоолнд би 10-аас 9 оноо өгчээ. Гоё махтай сайхан хоол байна штэ. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай өмнө нь хийж байгаагүй бас нэг сонирхолтой агаар дээр ийм бичлэг хийж үзлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye. За би Улаанбаатарт ирчихлээ. Тэгээд энэ удаагийн бичлэгийг үзсэн бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye bye. Bye.